Хурлын дарга шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсгийг баримтлан төсвийн болон эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг төсвийн болон эдийн засгийн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа явууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлцүүлэг явуулах үед Улсын хурлын гишүүн Ганбаатар Монгол Улсын хурлаас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан нэмэгдсэн үртгийн албан тушаалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгож буй үндэслэл мөн буцаа олголтыг татварын системийг эвдэхгүйгээр Нягтланбат хүртгэлийн дансны бичлэлээр нь шийдвэрлэх боломжтой эсэх мөн нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн оновчтой эсэх Улсын хурлын гишүүн Бачаргал төсвийн доктортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах сайжруулах боломжийн талаар Улсын хурлын гишүүн Гавыг нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчийн босгыг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул татварын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх нь зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Мөнх соёл нэмэгдсэн үртгийн албан татварын 5% буцаалтын хууль хэрэгжснээр татварын бааз суурь нэмэгдэх далд эдийн засаг буурах худалдааг дэмжихэд нөлөөлөх хэсэх мөн татварын буцаа олголтыг хувь хэмжээг нэмэгдүүлэхэд татвар суудхан төлөгчийн тоо болон төсвийн орлого хэрхэн өөрчлөгдөх талаар Улсын хурлын гишүүн Булган Туяа нийт өрхийн 30 гаруй хувийн тэтгэвэр тэтгэмж авагчид хөгжлийн бишэлтэй иргэд ажил эрхэлдэггүй болон халамжаар амьдрэх иргэд байгааг дурдж эдийн засгийн хүндрэлтийн үед иргэдийн орлогыг дэмжих зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татварын буцаа олголтыг нэмэгдүүлэх тооцоол хийсэн эсэх Монгол Улсын хурлаас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох нь оновчтой эсэх мөн өрхийн гишүүдийн тооноос хамааран татварын бодлогоор дэмжих боломжийн талаар Улсын хурлын гишүүн Г. Ганбаатар Монгол Улсын хурлаас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу олгох нэмэгдсэн үртгийн албан татварын буцаа олголтын дүн болон төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд нийцүүлэн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах төсвийн бүтцийн өөрчлөлтийг хийх боломжтой эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлцүүлэг явуулах үед Улсын хурлын гишүүдээс санал гараагүй тул Улсын хурлын гишүүн Заяавал хуулийн төслийн анхны хэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3% буюу олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж хуулийн төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Байнгын хорооны дарга Наранбаатар Заяавал